За энэ видео хичээлээр бид Францын хувьсгалын тухай үзнэ. Америк шиг хаант засаглалтай байж байгаад тусгаар тогтносон биш, харин дэлхийн хамгийн хүчирхэг байсан хаант засаглалыг түлхэн унгаасан Францчуудын хувьсгалын тухай ярина. Хэдийгээр Америкийн хувьсгал эхэлж болсон тусгаар тогтнох хаант засаглал хэрэгтэй эсэх талаар бүхий л зарчмын санаачлагыг Америкийн хувьсгал төрүүлж гаргасан мэт боловч үнэн дээр Францын хувьсгалал жинхэнэ ёсороо хаант засаглалыг түлхэн унгаж болно гэдгийг харуулсан байна. За тэгэхээр альва хувьсгалын мөн чанарыг бид ямар өнцгөөс авч үзэж байгаагаа шалтгаалж өөрөөр тайлбарлаж болно. За ингээд тэгэхээр хувьсгал гарах үед Францад нөхцөл байдал ямар байсныг үзье тий. Энэ нь 1789 оны үе. За 1789 он. За нэгдүгээр Франц орон ядуу байсан. Энд байгаа зураг дээрх 16 дугаар Людвиг хаан түүний хатан Мария Антуанетта нарын хувцас сэтлийг харахад ядуу биш л харагдаж байна л да. За Мария Антуанетт тэдний амьдардаг байсан дэлхийн хамгийн үзэсгэлэнт харшуудын нэг агуу Версалийн орд нь үнэхээр тансаг байсан. За тэгээд далимдан гэж хэлэхэд Версалийн орд нь одоогийн Парисаас 20-30 км зайтай бөгөөд тухайн үед хөдөө тосгонд баригдсан байсан. За тэгэхээр тухайн үед хаан хатан хоёр нь л ядуу амьдраагүй байсан. Гэвч Францын төр засаг нь хоосорсон байсан. Франц улс ойр ойрхон зайтай болсон хоёр томоохон дайнд оролцсноос болж засгийн газар нь өрөндөө баригдсан байна. За нэгдүгээр Америкийн хувьсгал. За Францчууд Америкийн хувьсгалд томоохон үүрэг гүйцэтгэж тэдэнд цэрэг зэвсгийн тусалцаа үзүүлсэн байна. Мэдээж энэ нь Францын өрсөлдөгч гүрэн болох Британий их гүрний нөлөөг жаахан ч гэсэн багасгах гэсэн оролдлого байсан. Их хэмжээний цэрэг зэвсэг тусламжийг Атлантын далайг гатлан хүргэх нь хялбар байгаагүй нь ойлгомжтой. За гэхдээ Америкийн хувьсгалд оролцохоос ч өмнө 1763 онд өндөрлсөн 7 жилийн дайн нь Францын төрийн сан хөмөргийн хамаг хөрөнгийг барагдуулсан байна. Америкийн түүхийг сайн мэддэг хүмүүст хандан тайлбарлахад 7 жилийн дайн гэдэг нь Франц индианчуудын дайн гэдээ ойлгочиход болно. Учир нь Франц индианчуудын дайн нь уг дайны хойд Америк дахь тулдааны талбар нь байсан. Гэхдээ 7 жилийн дайн нь түүнээс өргөн хүрээ утгатай л да. Франц индианчуудын дайн нь түүний нэгэн хэсэгт л тооцогдно. Тухайн үедээ энэ дайнд Европ ТV-ийн бүх хүчирхэг гүрнүүд оролцож байсан. Тэгэхээр Франц 7 жилийн турш хоёр твд дайн байлдаанд оролцсныхоо дараа шууд үргэлжлүүлээд 1763 онд Америкийн хувьсгалд оролцсон төр засгийн сан хөмөргийг нэг мөсөн хоосорлоход хүргэсэн те. За дараагийн нөхцөл байдал нь ард түмэн өлсгөлөнд нэрвэгдсэн явдал. Хаасайгүй ган гачиг болж хангалттай ургац хурааж авч чадахгүй байсан учраас үр тариа хомсдож хүмүүс идэгч талахгүй болсон. Мэдээж өсөглөн хүмүүс сэтгэл ханамжтай байгаагүйг та нар төсөөлж чадна л тийм ээ. Тэгэхээр ийм гачигдaltaй байхад хаад ноёдынх нь тансаглал доромжлол энэ бүхэн нь бол доромжлол мэтэл санагдаж байгаа ард түмэнд зөвхөн хаан хатанч биш. Тухайн үедээ Францын хүн амын 1.5%-ийг эзэлж байсан ноёд язгууртнууд хэрхэн тансаг сайхан амьдарч байгааг харах бүрч тэсгүйе бэрх байсан. Язгууртнууд гэдэг нь газар нутаг, зэрэг дэв, эд хөрөнгөө үе дамжуулан уламжлан авсан ноёдуудыг хэлж байгаа. Тэд хаанаас дутхгүй тансаг хувцас өмсч Версалийн ордон шиг тансагч арай жижиг орд хашаадаа жарган суудаг байсан. Хэрвээ чи тухайн үеийн тариачин байсан гэж төсөөлөх юм бол тэдний газар дээр ажиллаж тарсан үр тарианыхаа ихэнхийг тэдэнд хураалгаж хамаг ажлыг нь хийнэ гэсэн. Гэтэл язгууртнууд татварч төлдөггүй те. Тэгэхээр тариачин хүний нүдээр харахад тэд чамайг өлбөрч өгөх гэж байхад чинь тоохгүй хамаг ажиллаа хийлгэж дээрээс нь татвар говчоор аваад чиний хөдөлмөрийг мөлжиж буй хуулцнуудаас ялгаагүй юм те. Ийм байхад ард түмэн сэтгэл ханамжгүй байна гэдэг нь ойлгомжтой. Эцэст нь хувьсгал гарах соён гэгэрүүлэгч философчдын нөлөө нэлээд байсан. Соён гэгэрүүлэгч философчд зохиолчд, яруу найрагчд ер нь бидэнд хаан хэрэггүй юм шүү гэсэн санаа гарган уг санаагаа сурталчилж байсан. Мөн тухайн хүмүүс зөв бурууга заавал лам санваартнаар ялгуулах шаардлагагүй ч гэж үзэж байсан. Хүмүүс ер нь өөрөө өөрсдийгөө удирдаад аваад явчих чадах юм шүү гэдэг санаа дэлгэрч эхэлсэн. Соён гэгэрүүлэгчдийн энэ үзэл санаа үнэн болохын хамгийн том баталгаа нь Америкийн хувьсгал болсон. За энэ хувьсгал нь
ийм үлжигч хаад ноёд бидэнд хэрэггүй. Бид өөрөө өөрсдийгөө удирдах чаднаа. Ард нийтийн төлөө ард түмний байгуулсан засаг бий болж болно гэсэн философийн үзэл санаа нь санаач одоо төвгөн дэлгэрхэд нөлөөлсөн байна. За ер нь дээрх бүх нөхцлүүдээс аль нь хувьсгал гарахад илүү нөлөөлсөн бэ гэж надаас асуух юм бол би ард түмэн өсөглөн байсан явдал гэж хэлэнтэй. Өсөглөн хүмүүс юу хийж чадахыг хизээж дутуу үнэлж болохгүй. За тэгээд нэгтгэхэд үсэх юм бас соён гэгэрлийн үзэл санаа түгэн тархаж Францын төр эдийн засгийн хямралд орж ард түмэн нь өсөглөнд нэрвэгдсэн. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Францын нийгмийн нийт давхаргуудын төлөөллийг оролцуулан хуралдаан зохион байгуулагдсан. За ингээд эстетүүдийн нэгдсэн хуралдаан болсон тий. Энэ нь эстет гэж нэрлэгддэг. Одоо Францын нийгмийн 3 үндсэн давхаргуудын нөлөөлөл бүрдсэн байгаа юм тий. 3 эстет гэдэг нь Францын нийгмийн 3 өөр давхарга. Нэгдүгээр эстет нь санваартнууд. Хоёрдугаар эстет нь язгууртнууд, гуравдугаар эстет нь бусад хүмүүс байсан. За тэгэхээр нэгдүгээр эстет нь санваартнууд, хоёрдугаар эстет нь язгууртнууд, за гуравдугаар эстет нь бусад хүмүүс тий. За бүх хүмүүсээ ингээд өөр өнгөөр биччихээ тий. За өнгөн талаас нь харах юм бол энэ хуралд нийгмийн бүхий л төлөөлөл нь ижил эрхтэйгээр оролцож өөрсдийнхөө үзэл бодлын төлөө саналаа өгч гэж бодож болох юм тий. Гэтэл санваартнууд нийтхэн амын 0.5% тий, сурвалжтнууд нь 1.5%-ийг эзэлдэг бол ард түмэн нийтхэн амын 98%-ийг бүрдүүлдэг. За тэгэхээр ард түмэн л Францын бүхий л баялагийг бүтээж, татвар төлж, дайн байлдаанд амь насаа алдаж хахад нөгөө хоёр эстет нь тэднээс хит цөөхөнч давуу эрх мэдэлтэй байсан тий. Энэ нь тухайн үед төрийн эрх мэдэл хит хэр тэнцвэргүй байсныг харуулж байгаа. Версалийн ордонд 3 нийгмийн давхаргын төлөөлөгчд үүсэт байсан төсөв хөрөнгийн хямралыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцгээр цугларсан байна. Гэхдээ 3 дугаар эстетийн төлөөлөл ихэд бухимдаж байсан. Тэд Францын түүхэнд болж байгаа бүхий л үйл явдалд бид илүү их дарамт өөрч байхад санваартын язгууртнууд бидний цусыг сороод татварч төлөхгүй тансаг амьдарч байгаагаас залхаж байна. Мөн бидэнд нэмж татварын дарамт үзүүлэхвээ хаад ноёд лам нар бас эрх ашгаа хамгаалаад өнгөрөхвээ хэмээн ихэд ургуутж байсан. Хуралдаан болохын өмнө 3 дугаар эстетийн шахалтаар хаан эцсийн эцэст тэдний төлөөлийн тоог нэмж 600 болгосон байгаа. Тэ сурвалжтангууд 300 санваартнууд 300 ард түмний төлөөлөл 600 хүмүүс хуралдаанд оролцохоор болсон. Мэдээж хүн амын 98%-ийг төлөөлж байгаа тэд багаар ботход 600 төлөөл байх нь зүйтэй гэж хаанаас шаардж байсан. Мөн тэд хилэлцэх асуудлын санал хураалтад хуралдааны гишүүн бүрийн саналыг тоолж нэг төлөөлөгч нэг санал гэж тоолуулахыг зорьсон ч санваартнууд болон язгууртнууд ургуутсаж зөвшөөрөөгүй улмаас санал хураалтыг эстет бүрээр нэгтгэн нэг санал тооцохоор болсон байгаа. Мөн бусад хоёр эстетийн хамт нэг танхимд хуралдахыг хүсэж байсан ч хаан зөвшөөрөөгүй. Тэд тусдаа танхимд хуралдаж ард түмний санал нэгтгэгдсэн нэг саналаар тоологдсон ялагдсан байгаа. За энэ нь тэдний ураг цухлыг улам дэвэргэж хэрвээ санваартан язгууртууд биднийг үл тоомсорлох юм бол бид зүгээр хараад сууж байхгүй. Энэ хуралдааныг чи эстетүүдийн нэгдсэн хурал гэхгүй харин өөрсдөө зохион байгуулж Францын үндэсний ассемблийг тунхаглан зарлана те. За бид энд ард түмнийг төлөөлж байгаа учраас энэ яаралтай нэгдсэн хуралдааны оронд бид Францын парламентыг байгуулна гэж хэлсэн байгаа. За энэ үзэл санаа нь 1-2 дугаар эстетийн зарим төлөөллийн дэмжлэгийг хүлээж чадсан. За ийм явдал болсонд 16 дугаар Людвиг хаан ихэд бүр гайхан ууралсан. За тэрээр бүхий л зүйл хүслээр нь болдог хэмжээгүй эрхт хаан байсаар байхад хідэн доод борчвол улс орны хүнд нөхцөл байдлыг далимдуулан эрх мэдэлд санаархаж үндэсний ассамблег тунхаглан өөрийнх нь эрх мэдэл өмсөх зүхийг хязгаарлаж зааж болно гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Хэмжээргүй эрхтэй хааны хэсэг эрх мэдэл үндэсний ассамблед шилжихээр болж магадгүй сонсон хаан хуралдаан завсарлах үеэр 3 дугаар эстетийн хурал болж байгаа танхимын хаалгыг цоожилж орхисон байна. Ингээд завсарлахааны дараа төлөөлөгчд хуралдааны танхимд бусаж орж чадахгүй болсон те. Ингээд хаан танхимд засвар хийх хэрэгтэй тул хуралдааныг хойшлуулах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь та нар үндэсний ассамбле байгуулж байгаа бол би тэр байгууллагыг чинь хуралдуулахгүй гэсэн хааны шийдвэр.
Төлөөлөгчид одоо бүр их илүү уурсан цухалдсан те тэд өсөглөн ард түмний төлөөлөл болж энд ирсэн. Энд байгаа санваартан суралцтангууд тэдний ачаар тансаг амьдарч байгаа. Гэтэл ард түмний төлөөлөл тэдэнтэй нэг танхимд хуралдаж санал өгөх эрх байхгүй. Бүр тусдаа танхимд хуралдсан ч Францын ард түмний жинхэнэ төлөөлөл болсон тэдийг үндэсний ассамбле байгуулсан гэд хаана нь хуралдах өрөөч үгүй болгож орхисон. За ингээд тэдний Версалийн ордны доторх Тенсний талбайд одоо тэд нар цугларсан байгаа. Та бүхэн энэ баруун талд байгаа тий зургийг харж байна. Энэ зурган дээр тэр Тенсний талбай харагдаж байгаа. Тэгэхээр 18 дугаар зууны сүүл үеэр дотроо Тенс тоглох талбайтай байсан гэхээр Версалийн ордон хэр зэрэг тансаг байсныг одоо та бүхэн төсөөлж байгаа бах тий. Тэгээ тэнд цугларгасад Тенсний талбайд өргөсөн тангараг гихчийг тунхаглан зарласан. За энэхүү тангарагтаа тэд Францын үндэсний ассамбле нь Францын үндсэн хуулийг батлан гаргахлаа үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж тунхагласан. За тэгэхээр Францын үндсэн хууль тэд үндэсний ассамбле байснаа одоо үндсэн хуулийн байгууллага болж хуурч байна гэсэн үг тийм. За тэд Францын үндсэн хуулийг батлан гаргахаар болж байгаа. Тэднийг одоо санваартан суралцтангуудын зарим төлөөллүүд дэмжиж байсан тий. Ордны ханан дээр бичсэн энэхүү тангарагыг харсан 16 дугаар Лежиг хаан ард түмний төлөөлөлтөд учраа олцохгүйгээ мэдсэн тий. Тэрээр ард түмнэр оролдох бүрт улам хилэгнэж байгааг нь олж мэдээд за яг би арай бодлогогүй загнаж та нар яг хуралдаж болно гэж зөвшөөрсөн байна. Хааныг ийхүү өршөөнгүй мэт загнаж тэднийг аргалахыг оролдож байх оронд иргэд Парис хотны хааны цэргүүд түрүү орж ирснийг мэдцгээсэн тий. Мэдээж цэргүүдийг хаан илгээсэн. Түүгэрчүүл баран тэд нар нь жирийн цэргүүд биш одоо бүр хааны армийн нэрийн дор байлдаж байгаа гадаадын хөлсний цэргүүд байсан байгаа. За энийг бодоод үзэх юм бол гадаадын хөлсний цэргүүд бол дотоодын өмнө самууныг дарах хамгийн зохимжит хэрэгсэл мөн байсан. За мөн тэднэр үндэсний ассамблегч тараалгаж болно. Ингээд хүмүүс ихэд сэжиглэн бухимдаж байхад 16 дугаар Ледвиг хаан өөрийнх нь хувийн хэрэглээний зардлыг багасгах санал гаргасан санхүүгийн зөвлөх Жак Никрийг халж орхисон. За тэгэхээр Жак Никр нь 3 дугаар стетийнхний талыг баримталдаг нэгэн байсан. За тэрээр төр улсын одоогийн эдийн засгийн байдлыг хараад тэр өөрийн хэрэглээний зардлаа арай буруулж тансаглалаа баг зэрэг хязгаарлахгүй юу гэсэн саналыг тавьж хааны уурыг хүргэсэн учраас тэр хаан зөвлөх байсан Жак Никрийг халж орхисон. За тэгэхээр Парист орж ирсэн хөлсний цэргүүд Тенсний талбайн тангараг хаан өөрийн зөвлөх байсан Жак Никрийг халж орхисон зэрэг нь хүмүүсийн дургуслыг жинхэнэ ёсоор дэврэгэж хаан бидний цэргийн хүчээр дарах гэж байгаа юм чинь бид өөрсдөө зэвсэглэн хамгаалах ёстой гэсэн шийдэлд хүргэсэн байна. За ингээд иргэд Бастилийн цайзыг эзлэн авсан байна. За энд Бастилийн цайзын зураг байна. Энэ цайз нь Францын хувьсгалын хамгийн алдартай бэлэгдлүүдийн нэг тий. За Бастилийн цайзад улс төрийн хоригдлуудыг хордог байсан байна. Цамхгийг эзлэн авч хоригдлуудыг сулалсан. Тэнд бол үнэндээ олон мянган хоригдол байгаад сулагдсан юм биш л дээ. Тухайн үедээ 7 л хоригдолтой байсан гэж байгаа. Гэхдээ хувьсгалчдын хувьд цайзын жинхэнэ үн цэн нь тэнд хадгалагдаж байсан зэр зэвсгийн нөөцөд л оршиж байсан. За ингэж цайзыг эзлэн зэвсэглэж авснаар хөлсний цэргүүдээс өөрсдөө хамгаалах боломжтой болсон. Гэвч энэ нь Францын хувьсгалын эмх замбраагүй байдлын эхлэл болсон. За бид хувьсгалын түүхийн дараагийн жилүүдэд эмх замбраагүй байдал улам газар авч байсныг удахгүй судалж мэдэх болно. Тэгэхээр энэхүү хувьсгал нь олон талаараа Америкийн хувьсгалаас дор байсан. Хотуудад үүсэн үүмийн самуу иргэдийн хоорондын тэмцэлтэй нь үнэхээр бүдүүлэг зэрлэг байдалтай байсан юм тий. Бастилийг эзлэх үед энэхүү зэрлэг явдлуудын төрөвч нь эхэлсэн. За Бастилийн цайзын захирагч цэргүүд болон иргэдийн дунд орж гал зогсоохыг шаардсан, цус асгаруулахыг зогсоохыг хүссэн ч хувьсгалчид түүнийг барьж аван цаазаар авч толгойг нь жаданд үлгсэн байгаа тий. Түүгэрч бүр зогсохгүй Парис хотын захирагчийг буудан хороосон. Ингэж үйл явдал хяналтаас гарсан байгаа. Гэхдээ ихэнх хүмүүс Бастилийн цайзыг эзэлсэн өдрийг Францын хувьсгалын онцгой чухал үйл явдлын тоонд оруулж үздэг. 1789 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг одоо ч Бастилийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрөөдөг болсон тий. Ингээд болсон явдлыг бүхэлдэн дүгнэж үзэх юм бол Институтын нэгдсэн хуралдаан 5 сард болсон тий. Тенсний талбайн тангараг 6 сард болсон. Бастилийн цайзыг 7 сард эзлэн авсан байна.
За ингээд 8 сард хувьсгал жинхэнэ ясаараа явагдаж теннисний талбайд 3 дугаар стейтийн одоо төлөөлөл болж эхэлсэн. Үндэсний ассамбле тусгаар тогтнолын тунхагтай энэ зэрэгцэх баримт бичгийг батлан гаргасан. Энэ нь хүний эрхийн тунхаглал байл. За энэ нь жинхэнэ ясаараа хүн одоо амьдрал, эрх чөлөө, ад жаргалаа хэрхэн олж авахыг эргцүүлэн бодоход хүргэсэн. Би хэдийгээр Америкийн хувьсгалын үеийн үг хэлэг ашиглаж байгаа ч энэ тунхаг үнэн хэрэгтэй. Тэдний хувьд тусгаар тогтнолын тунхагтай ижил үнцэнтэй байсныг хэлэх гэсэн тийм. Энэ хэдийгээр үндсэн хууль биш төр улсаа үндсэн хуулиа ямар байхыг заасан тунхаг төдийч аливаа улс орны оршин байхын үндэс болж чадах одоо чухал баримт бичиг байсан юм аа. За үүгээр ингээд дуусхийг бид Францын хувьсгалыг эхлүүлээд орхилоо. Цаашдаа хэдэн жилийн туршид юу болохыг бид үзэх болно. Цаашдаа энэ үйл явдал илүү их цус урсгасан нарийн төвөгтэй үйл явц болон хувирах болно тий. Энэхүү хувьсгал өрнөө дуусахад иргэдийн эрх чөлөөний төлөөх хувьсгал болж чадаагүй нь тодорхой ажиглагдаж байна.